туул голоо хамгаалъя гэсэн биш одоо энэ нөгөө манай нийслэлийн засаг дарга хэн блэ? Тэ Нямбатар дарагдаад алуулж шít. Би бүр ингэж бодлоо. Нямбатарыг шүүмжлэхийг хориглоно гэдэг хууль гаргачмаар юм уу? Эсбөгөөс өөр амар. Тэгвэл бид нар ч бас хуулиа баримтлаад хуулиа дагаад шүүмжлэх байхгүй юу гэж хүртэл бодлоо. За бид нар юуг шүүмжлээд байна уу гэвэл маш олон зүйл байна шүү дээ энэ чинь. Бид нар зохиогоод байгаа юм биш. Одоо уур амьсгалын өөрчлөлтийн сайд сандаг учир билүү те. Өөрөө бүр хэлсэн байлээ шүү дээ. Байгаль орчны үнэлгээний дүгнэлт гараагүй гэд. Хууль зөрчсөн гэд. Тэгээд араас нь энэ хуулийг засах гээд явж байгаа юм шиг нэрнэлээ. Тэгээ хууль зөрчсөн гэдэг чинь бид нар зохиогоогүй шүү дээ. Монгол Ардын намын сайд нь өөрөө хэлсэн биш. Тэгээ энийг нь хэлэхээр яагаад хайварын хүмүүсийг барьж идчих гээд идэв. Балбад идэв. Тэ? Асар их мөнгө явж байна. Бид нар одоо мөнгө аваад шүүмжлээд байгаа юм уу? Энэ Батрыг тэр гудамжинд зогсож байгаа иргэд тэр имээ, тэр өвөө нар бүгд мөнгө аваад туулгалаа хамгаалъя гэдэг юм уу? Үгүй шүү дээ. Тийм байхгүй. Үнэхээр энэ туулын энэ ус те тэр доор хөрсөн дээр байгаа усны талаарх судалгаа байдаг гэж саяхан оюун гэрэл шүү ярьжсэн. Тэгэхээр энэ бол маш одоо усны ундраг, усны гол их үүсвэр юм а гэсэн дүгнэлт гарсан билээ. Тэр энэ утгаараа бид нар одоо харамсаад тэ энэ янзаараа ингээд тэр олон баг нь байршуулаад суршуулаад ирэхээр чинь энэ усанд нөлөөлнө гэдгийг чинь тэр мэргэжлийн хүмүүс хэлсэн билээ. Бид нар бас зохиогоогүй. Тэ нэгт за хоёрт ач холбогдол үр дүнгийн талаар ярих юм бол мэргэжлийн хүмүүс одоо хин гэдэг судлаач гээд оюут нь асуугаад илээ те өнөөдөр би хальт харсан чинь Тэмүүжин гэж судлаач. Би бүр нэрийг тогтооцсон. Зам тээвэр судлаач гэсэн шүү. Тийм судлаач энэ төгжрэлд ямар ч нөлөөгүй гэж хэлээд байгаа юм. Бид нар зохиогоод байгаа юм биш. Төгжрэлд өчүүхэн төдийн нөлөө байхгүй. Эсвэргээрээ энэ их мөнгө биш шүү. Бараг энэ мөнгнөөс чинь 10 дахин хямд өртгөөр 150 тэрбумаар 30 км зам барих ийм төсөв гардаг гэж тэр залуу хэлсэн шүү. Тэгээ миний сонссноор одоо босоод хэвтэ тэнхлэгийн 10 орчим ийм зам барих хэрэгтэй байна. Тэр нь нийт 60 км гэж байгаа юм. Тэгээд 300 тэрбум төгрөгөөр барина гэж байгаа. Тэгэнгүүт за 60 км-ийг 300 тэрбумаар барьж байгаа юм чинь тий 30 км-ийг яах вэ гэд үзэх юм бол 150 тэрбум төгрөгийн асуудал яригдчихэж байгаа юм лээ. Ингэж улаан цагаан таяа үзэж иргэдээ бас цуглуулад чагсаал цуглаа зохион байгууллаа шүү дээ. Тий одоо асар их сандарч штэ. Асар ихээр сандарч байна. Ямар ч аргаар хамаагүй энэ төслийг явуулахыг яаж ийн хүсэж байна штэ. Ямар сайдаа гудамжинд гарцсан иргэдийг турхираад явж байгаа байхгүй. Тэгж ярил энэ нийтийн албан тушаалтаа ингэж иргэдийг чагсаал цуглаанд урайлж тэгээ очиод бүлийдий гэд бүр те хүмүүсийн нэр цохоод энэ ч одоо занал хийлэл биш юм уу? Энэ хууль шүүх байдаг юм уу? Гэж хүртэл ярмаар санагдчихна. За тэгээд тэр төслийн тухай тээзүү байхгүй байгаа ч юм уу мэддэхгүй. Байгаль орчны үнэлгээ байхгүй. Тэг өөрөө л байгаа ч юм уу нэг юм яриад байдаг те. Тэгсэн мөртлөө асар их мөнгө 500 тэрбум төгрөгийг орчлоод өгсөн байгаа шүү дээ. Энэ зүгээр үү? Тэ. Энд чи татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ явж. Аль ч утгаараа шаардлага хангаагүй хийхтэйгүй байсан билээ шүү дээ. Тэгээд тэр бүхэл 3 сарын 19-нд гээд бүр хилцүүлэг хийж явах үеийн хэдхэн хоногийн өмнө албацсан гэж хэлж байгаа байхгүй юу. Үгүй энэ ч одоо юу гэсэн үг юм бэ те. Хуулиа барих юм бол бүх үнэлгээ нь хийгдээд тооцоо нь гараад зөв буруу тогтоогдсны ард дээр энийг явуулах хэсгийг шийддэг үстэй. Атал ямар ч тооцоо судалгаа бараг гараагүй тээзүүн байхгүй шахан багт нь 500 тэрбум төгрөг шилжүүлсэн мэн гэж байна шүү. Дахиад нэг асуудал байна. Энэ тендерийн авсан компани бас асар мапантай билээ шүү. Ямар ч зам гүүр барих туршлагагүй компанид өгсөн байгаа байхгүй юу. Тэ. Асар олон ноцтой зүйлс байгаа байхгүй юу. Хэрвээ хууль гэж байдаг юм бол уг нь бол хуулийн буулгандаар бүх хүмүүс амьдардаг. Нямбатар л амьдардаг юм байна. Нямбатар болохоор хууль зөрчөөд дураараа авирилж асар олон тэрбум төгрөгийг гадны компаниуд шилжүүлчихэд ард дээр нь одоо хуулийг өөрчлөх гэдэг юм уу? Эсвэл юугаа хуульд нийцүүлэх гэдэг юм. Би тэр хэсгийг ерөөсөй ойлгоогүй. Яа тэгвэл
бүх үйл ажиллагаа, бүх зүйл, бүх хүний үйл ажиллагаа хуулийн дагуу явагдах хэрэгтэй. Уг нь атал энэ төсөл өөр юм байна. Тэгээ мэдэхгүй дээ. Одоо энэ Монгол Ардын нам аанал хүч түрээд ингээд явуулах юм уу яах юм хэлж мэдэхгүй байна. Бид нар бол ямар ч гэсэн чадлаараа хэлж гэн. Уг нь би энэ гадаа жагсагч дээр очие гэж бодоод байгаа. Наагур нь энэ олон хулгай лоертэй чинь бас тэмцэх ажлууд гараад ах юм биш үү? Энэ харьбын нэг ирэгийг чи явуулчих гал үзлээ чадсангүй. Тэгээ энэ бас баахан авилга албан тушаалын хэрэгт орооцолцсон энэ хүмүүс нь энэ улсын хурлын бүрэн эрхийн одоо дахин эрхийн ард нуугдчих гад хэцүү байна. Тэ асар олон хулгай булхай лойр зөндөө байна шүү дээ. Хууль баталчаамаар байдаг. Атлын хулгайтай тэмцэхгүй бас болохгүй байдаг. Хилдэг, ярьдаг хүмүүс тун цөөхөн байна. Тун ховор байна. Бүгд айдас хүчтэй байна. Бүгд харилцан барьцаалагдсан юм байна.